За сайн байцгаана уу. За Holy Lab International компани зүгээс одоо энэ $1000 худалдаа авалт хийж байгаа шинэ хуучин гишүүд бүртээ $550 үнэтэй энэ агаар цэвэршүүлэгчийг одоо бэлгэнд өгч байгаа. За манай монголчин нөгөө утаа тортог чинь ямар лээдээ тий дэлхийд амар штэ гамшигын хэмжээнд. За тэгэхээр энэ нөгөө бэлгэнд энэ агаарын онцлогч өгж байгаа гэдэгт бол би бол миний хувьд бол маш олзуурах ууштай. Тэгээд энэ зарим сайн энэ агаар гэж юм агаарын чухлыг нарийн ямиг нь мэдэж амжаагүй байгаа хүмүүс байгаа. Ямар ч хэсэн байдгийн байлээ. Би өөрөө ч гэсэн мэддэггүй байсан. Тэгээд одоо энэ тухай нэг олж мэдсэн энэ аппаратныхаа тухай агаар гэж юу юм те энэ юугаараа одоо биднэрт ашиг тусаа өгөх юм гэдэг тухай товчхон тайлбарлаад явчихъя. За энэ бүтээгдэхүүн айгүй жижигхэн хөөрхөн 1 кг 1.2 кг-ын л хэмжээтэй юм жижигхэн хөөрхөн төхөөрөмж байдгийн. Тэгээд энэ агаар харахад жижигхэн боловч асар хүчин чадалтай гайхалтай юм байгаа. Энэ нэр нь энэ Anion Bama Air гэж байгаас A9 Smart Anion Bama Air гэдэг. За яагаад энэ Smart гэж байгаа юм гэхээр энэ дотор ч одоо агаар доторх тэр агаарын анионы нектарчлалын тоог нь харуулдаг цаг байдаг. Тэгээд 14 хөгжим байгаа, 7 төрлийн гэрэл асан нөгөө ямар ч гэр оронд хоргүй одоо нөхцлөөр москвит шумуул үргээгчтэй гэх жишээтэй. Тэгээд 14 гоё хөгжмүүд явдаг тий. За тэгээд өрөөний температур бас гардаг, цаг гардаг ийм төхөөрөмж байгаа. За энэ агаар ямар учиртай юм гэхээр нөгөө бид нар мэдж байгаа штэ хүн амьд явхад 5 төрлийн юмны нэгдлэл байж ижиж бүр аль нэг нь байхгүй хахад амьдрал байхгүй тавуулаа байж ижиж бид нар эрүүл байх ёстой гэдэг. Тэрний нэг нь болохоор нөгөө энэ агаар байгаа ш цэвэр агаар. За тэгээд энэ төхөөрөмжийн тухай нэгээс тодорхой хэлээд өгье. За энэ нэгдүгээрт төрүүлээд хэлчихье. Энэ анион гэж юу юм бэ? Агаар дахь анион, агаар гэж юу юм гэдэг нь их чухал. Одоо бид нар юу 5 6 дугаар анги те хим физик хичээл дээр үздэг байсан шүү дээ. Ногоон ургамал тайр цэцэг тайр одоо бидний амнаас гарч байгаа нүрс хүчлийг одоо шингээж аваад сайхан хүчил төрөгч ялгаруулдаг гэл ярьдаг хүүхдүүд бидний чинь цэцэг тарьж ирэлдэгдэг байлаа шүү дээ тий. Дунд сургуульд хахад баг сургуульд хахад за тэгэхээр энэ нөгөө нэг анион гэдэг юм чи гоё нарийн юм байна. Саяхан болтолч одоо агаар гэхээр л O2 хүчил төрөгчл гэж бодцдог байсан бол энэ агаарын чинь найрланд байгаа энэ анион хасах ион одоо юу юм бэ гэсэн чинь энэ нөгөө нарны туяа энэ цахилгаан соронзон долгион хэлбэлцэл үйлчлээс одоо гих мэтээс цацардаг цацраг ингээд хүрхрээ ой мод энэ ногоон ургамал дээр ингээд тусаад тэгээд тэрний үр дүнд энэ фотосинтезийн үйл ажиллагаа явагдаад тэр энергийн нөлөөгөөр чөлөөт электронууд үүсдэг юм байна. Тэр үүссэн чөлөөт электроныг нь хүчил төрөгчийн молекулууд ингэж очиж барьж аваад тэгээд тэр үр дүнд нь сөрөг цэнэгтэй ион үүсдэг юм байна. Тэгээд тэр сөрөг цэнэгтэй ионыг л одоо анион гэдэг юм байна. За тэгэхээр энэ сөрөг цэнэгтэй хасах одоо ионууд нь одоо амьдралд хамгийн чухал нөлөө үзүүлдэг юм байна. Энэ сөрөг цэнэгтэй цэнийг агуулсан бие даасан хий молекулууд болон ус төрөгчийн ионуудын бөөгнөрлүүдийн нэгдсэн нэр томьёо гэж байна бас тэгж бас нэрлэдэг юм байна. За энэ ангаах ухааны хэллэгт бол одоо энэ анионыг 4 одоо тийм алдартай нэрээр нэрлэдэг гинэ. Урт наслалтын хүчин зүйл одоо environmental police тэгээд нойр хүргэх хүчин зүйл sleep promoting factors тэгээд энэ агаар дахь витамин гэж нэрлэдэг байна. Vitamins in the air. Тэгээд энэ эрүүл мэндийн салбарт энэ агаарыг ийм чухал том 4 бүлэгт нэрлэдэг юм байна. За энэ агаар ионжуулагчийг яагаад одоо ийм нэр нь Bama Air гэж нэрлсэн бэ? Хятадд одоо Бама гэдэг тосгон байд юм байна.
хүмүүс нь дандаа 100-аас илүү гарч насалдаг, урт насалдаг, янз бүрийн тийм олдмол дэлгэрмэл өвчнөр ерөөсөө өвддөггүй, тийм айгуу сайхан эрүүлэр урт насалдаг хүмүүс амьдардаг тэр тосгоныг Баама гэдэг тосгон байд юм байна. Тэгээд судлаад үзсэн чинь ус нь одоо ялгаагүй, идэж ууж байгаа юм нь ялгаагүй бусад хүмүүсээс, бусад газруудынхаас ганцхан агаар нь маш өвөрмөцсөн. 1 см куб дотор одоо байгаа агаарын нектаршил дотор хичнээн одоо анионы нектаршил байна вэ гэдгийг одоо судлаад тэр тоогоор гаргаад ирчтэй юм байна. Тэр одоо Баама тосгонд 100-аас дээш настангууд маш олноор амьдардаг бөгөөд нийтлэг өвчин эмгэггүй, чихрийн шижин, цусны даралт ихсэх, цуснд холестерины хэмжээ их юм уу, хор тавдар тулсан хүн байхгүй гэхэд болохоор тийм эрүүл амьдардаг. Олон тооны нүүдэлчид одоо Баамад ирж сууршиж асуудалтай өвчнөөсөө гайхалтайгаар одоо тэмдэглүүштэйгээр салж чаддаг гинэ. Тийм агаар нь одоо хүний эрүүл мэндэд асар чухал нөлөөтэй гэдгийг л хэлэх гээд байгаа царай. Тэгээ энэ янз бүрийн SARS өвчин, за энэ ковид пандемик үеэр энэ Баамад бараг халдвар гараагүй гэхэд болно гинэ. Тийм агаар нь одоо цэвэр агаар хүний биед ямар чухлыг хэлж байгаа юм те. За энэ Баама тосгоныг эмчилгээ амралтын хамгийн тохиромжтой газар гэж хятадууд үздэг байх нэ. За нэрлэгтэй эдгээр янзаар нэрлэдэг юм байна. Дэлхийн урт наслалтын тосгон, эсвэл 100 гаруй настангуудын ариун дагшин газар гэж хэлдэг. Эсвэл байгалийн оксижен баар, одоо хүчил төрөгчийн одоо баар газар гэж нэрлэдэг байх нь. За энэ хин тэгж нэрлэдэг байгаа юм гэхээр энэ хятадын энэ газар болон нөөцийн яамны харьяа одоо хүрээлэнгээс ингээд судалгаа хийгээд Баамачуудын ингээд яагаад урт насалж байгаа юу н өөр юм мэдэр гэдэг цөмийг ингээд судлаад тэгээд тийм одоо дүгнэлтэнд хүрсэн байна штэ. Энэ Баамачуудын урт насалтанд энэ агаарын нөлөө, агаар дахь анионы агуулмж нектаршил нь л одоо энэ хүмүүсийг урт наслахад шууд нөлөөлж байна гэж хэлсэн. За энэ Баама тосгонд болон бусад бүс нутгийн анионы концентрацийг ялгаа. Тэр longevity village гэж нэрлэдэг байгаа Баама тосгонд 1 см куб агаарт байх анионы хэмжээ 30,000. За тэгтэл одоо бид нарын энэ гадаа цэцэрлэгт хүрээлэн байдаг шүү дээ. Цэцэг ногоо тарьсан. Тийм хүрээлэнд 2,000 байдаг байх нь шүү дээ. Тэгэхэд одоо бид нар тэр Баамад амьдраад урт наслыг бол 30,000 сантиметр кубд 30,000 анион байдаг ийм сайхан агаартай газар л амьдмаар биш уулна. За тэгтэл одоо энэ хаалттай хаалга өрөөнд энэ офист гэрт одоо тэр 100 хүрэхгүй тийм муу агаартай байдаг байх нь ш дотор орчинд. За тэгээ энэ хятадууд Баама тосгоныг бол бүр айгүй тийм гоё өргөмжилт юм байна л да. Бурхны таалд нийцсэн сөрөг ионуудын өндөр агуулмжаар нэгт дүүрсэн дээд зэргийн агаарын орчинд адислагдсан шидэт газар юм гэж нэрлэдэг. Энэ анионуудын одоо энэ Баамад байгаа элбэг дэлбэг одоо байгаа нь оршин суугчдад маш таатайгаар зогсохгүй архаг хөөч өвчнийг эдгэх, дархлааг сайжруулах, эсийн нөхөн төлжилтийг дэмжихэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр энэ Баама газар одоо тэр агаарын агуулмж өндөртэй газар нь бол эдгэх одоо эрүүл мэндийг хамгаалах тийм үр нөлөөг өгч хүмүүсийн биеийн дотоод эрүүл мэнд болон гадаад гоо сайхан аль алинд нь ашиг тусаа өгдгөө гэж ярьж байна. Агаар одоо маш чухал гэдгийг л хэлэх гээд байна. За түрүүний энэ анионы тухай хэлсэн. За энэ ямар орчинд энэ нөгөө анионууд чинь ямар тоогоор байдгийг бэ нүгсэн харуулсан энэ одоо эрүүл мэнд энэ байгаль орчны газраас нь хятадын тэр одоо Цинхуа University-ийн хийсэн судалгаагаар гарч ирсэн. За энэ air condition ажилуулдаг өрөөнд нөгөө нектаршил маань сантиметр кубд байдаг нөгөө анион маань 0.0-оос 20 ийм бага air condition ажилуулсан өрөөнд ер нь удаан байх юм биш бурхан минь. Одоо удаан байвал ийм air condition ажилуулсан газар эрүүл мэндийн ноцтой асуудал үүсч магадгүй гэж байна. За хот суурин газарт гэдэг нь одоо хотын агаар
нөгөө аниун маань 40-с 50 байдаг байх нь шүү дээ. Хятадын судалгаагаар шүү дээ. Тэгэхээр ч одоо манай Монгол ч дэлхий дээр амар орчин байдаг. Тэгэхээр ч нэстэ энэ нөгөө хасах масах руугаа л байдаг байх та бодвол. За тэгээ энэ хот суурин газар 40-с 50. Тэгээ ийм газар хот суурин газраас ингээд гарахгүй хөдөө ийм гоё газар цэвэр агаартай газар явахгүй байгаад ах юм бол энэ хараа бие хөөшиг толгой өвдөх ядрах бол энэ хүнд байх нэ. За ногоон байгууламжтай бүсэд гихтэл 100-аас 200 хан. За цэцэрлэг түрээлэнд 1000-аас 2000. Тэгээ энэ цэцэрлэг түрээлэнд энэ 1000-аас 2000 байгаа газарт очихдол хамгийн наазахын үндсэн одоо эрүүл мэндийг сахих үндсэн дөнгөж наазахын хэрэгцээг л цэцэрлэг түрээлэнд очиж ижиж бид нар авах нэ. Бусдаар энэ хотын ногоон байгууламжинд ч авахгүй юм байна. Хот суурин газарт ч авч чадахгүй юм байна. Энэ юу air condition ажилуулдаг тэр том заах мах одоо офис сургууль одоо гэр дотор одоо апартмент энэ тэнд чинь air condition зунжанга ажиллаж идэг үстэй үл зөнгөө нэг бол халаал нэг бол хүйтэн тий. Энэ агаардах анионы нэгтршил байхгүй ийм өсөлтөй нөхцөлд нар байдаг юм байна ихэвчлэн. За хотын зах ногоон талбайд 50000-аас 50000 уулан дээр 70 орчим 50000-аас 100,000. За энэ хотын захт бол очиход одоо зах газраар хөдөөгөр очиход дархлаа сайжирч бактерийн эсрэг шин чанар сайжирна. Гин уулан дээр 70 орчим тэр нөгөө бич мич одоо 70 иргэдрээр тэнд бол бактери байхгүй байх нь шүү дээ. Бактерийг устгадаг гин алдаг гин бас өвчний тархалтыг бууруулдаг гин ямар нэгэн ийм өвчний тархалт байвал тэр 70 эрэг орчим уулын агаар бол өвчний тархалтыг бууруулна. За ой дотор хүрхрээ сайхан хүрхрээ бууж байгаа газар ой модон дотор дээдл нь 500,000 хүртэл байдаг байх нь 100,000-аас 500,000. За тэгэхэд ийм нөхцөлд хүн амьдрах юм бол хүний биеийн байгалийн өөрийгөө эдгэх чадвар нь хамгийн сайн байх нэ. За тэгтэл энэ аппарат маань энэ тоонуудыг хараад аваарай. Хамгийн их анионтай газар 500,000 хүртэл 100,000-аас 500,000 нь хамгийн их газар нь ой модон дотор эсвэл хүрхнээний ойр орчим. За тэгтэл манай энэ нөгөө аппарат маань асар 200 сая анионыг үйлдвэрлэдэг. Хос анионыг үйлдвэрлэдэг төхөөрөмж байна. Тэгэхээр 200 саяыг энэ 500,000-д хуваахаар 400 дахин их тийм гоё цэнгэг одоо агаар маш өндөр анионы нэгтршлиг одоо анионыг үйлдвэрлэдэг ийм төхөөрөмж байгаа. За энэ анион агаардах анион эрүүл мэндэд нөлөөлөх нөлөө. За мэдрэлийн системд энэ агаар яаж нөлөөлөх вэ гэхээр тархины эдэсүүдэд хүчилтөрөгчийн хангамжийг эрчимжүүлж, тархины бор гадаргын үйл ажиллагааг сайжруулж, сэтгэлийн хөдөлгөөнийг сайнаар өргөж, тайвшруулах, ядаргаа тайлах, нойрны чанар, хоолны дуршлыг сайжруулж, парасимпатик мэдрэлийн системийг идэвхжүүлж, бүтээмжийг нэмж, чанарыг нь сайжруулдаг гэнэ. За амьсгалын тогтолцооны систем дотор энэ агаар яаж нөлөөлөх вэ гэхээр энэ анионууд нь амьсгалын замын соргоны хөдөлгөөнийг өдөөж амьсгалахад 30 минутын дараа хүчилтөрөгчийн шимэгдэлтийг 20%, нүрс хүчлийн ялгарлтыг 15.4%-аар нэмэгдүүлж уушигны үйл ажиллагааг сайжруулдаг гэнэ. Энэ анионы нэгтршил сайтай агаар бол ингээ уушигны үйл ажиллагааг сайжруулдаг байна. Анион нь мөн гуурсан хоолойн салт бүрхөвчийн цоргоны хөдөлгөөнийг идэвхжүүлж, булчирхайн шүүрлийг нэмэгдүүлж, хамрын салт бүрхөвчийн гучуур эдийн эсийн нөхөн түлжилтийг хөнгөвчилж, салт бүрхүүлийн зөв үйл ажиллагааг сэргээдэг. Энэ цэвэр агаар бол ерөөсөө энэ хамрын салт бүрхүүчийн цорго гэл энэ амьсгалын замын эрхтнүүдэд бол асар чухал одоо эерэг нөлөөтэй байдаг юм байна. За ингээ мэдрэлийн систем, амьсгалын тогтолцооны систем. За энэ дархлааны системд одоо яаж нөлөөлөх юм? Анионууд нь хүчилтөрөгчийн чөлөөт ретикулуудыг сармагжуулж, хүчлэг биологийн эд, цус, биеийн шингэнийг баг зэрэг шүлтлэг төлөвт хувиргах чадвартай.
Энэ нь биеийн хордлого тайлах чадварыг сайжруулж, хариу үйлдэлийг нь өөрчилж, ретикулоэндотелин системийн үйл ажиллагааг идэвхжүүлж, биеийн өвчний эсэргүүцлийг нэмж, дааврын шүүрлийг хэвийн болгож, дархлааны системийг бэхжүүлдэг гэж байна. За сөрөх судасны системд энэ анионууд нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх чадвартай бөгөөд түүний дамжуулалтыг хөнгөвчлөдөг. Цусны одоо хүчилтөрөгчийг биеэр ингээд дамжуулахад үйл ажиллагаанд хөнгөвчлөлгөө үзүүлдэг байх нь шүү дээ. Анионтай одоо агаар сайтай байвал цусны даралтыг үр дүнтэй бууруулж зүрхний үйл ажиллагаа миокардын тэжээлийг сайжруулж цусны цагаан целлюлез улаан эсийн агуулмжийг нэмэгдүүлдэг. Мөн одоо цусан дахь гемоглобин, ретикулоцит, ялтсууд гэдэг энэ айгүй урт өгүүлбэр гэсэн би дутуу орхисон. Нэмж дуртахад анионууд нь цусны даралт ихсэх зүрх судасны өвчтөй хүмүүсийн эдгэрэлтийг дэмждэг гэж. За энэ олон энэ онолууд чинь энэ доор нь энд судалгаа шинжилгээ хийж гаргаж ирсэн байгууллагын нэр, хүний нэр эдгээр бүгд энд байгаа шүү. Тэр Human Health and Air Quality Improvement тэгээ хүний эрүүл мэнд энэ агаарын чанарыг одоо дээшлүүлэх тухай ийм судалгаа шинжилгээ хийсэн энэ олон тоот баримтууд нь тэр доор нь байна. За энэ хаалттай хаалганы дотор байх агаарын чанар нь бидний эрүүл мэндийг тодорхойлдог гэж байна. Хүн амьдралынхаа 90% доторх орчинд өнгөрөөдөг бөгөөд доторх агаарын чанар нь бидний эрүүл мэнд, тав тух, ажлын үр ашигт, аз жаргалын үзүүлэлтэнд шууд нөлөөлдөг. Энэ нь бидний амьдралд нөлөөлдөг байгаль орчны хамгийн чухал асуудлын нэг мөн гэж байна. За агаарын бохирдол, түгшүүртэй 7 багц мэдээлэл. Орон сууцнууд янз бүрийн шалтгааны улмаас сайн агааржуулалтыг хийж чадахгүй байна гэж байна. 60% одоо орон сууцнд амьдардаг хүмүүсийн 60% энэ орон сууцнууд нь агааржуулалтыг ихтэй одоо хийж чадахгүй байна гэх. За жирэмсэн эмэгтэй ургийн гажин өрөөнд доторх агаардах формалдегид агуулмжтай холбоотой. За энэ формалдегид гэдэг нь нөгөө олон гэр ахуйн одоо цэвэрлэгээний бүх бодисуудад агуулгаддаг. Заримдаа энэ савн шампунь хүртэл байдаг. Тэгээд энэ эдэр чинь жирэмсэн эмэгтэй ургийн гажигт одоо 68% нөлөөлдөг гэж тийм амир. За цусны хор тавдартай хүүхдүүдийн гэрн эд зүйлсийн тансаг дотоод засал чимэглэлтэй их чимэглэлтэй байдагтай холбоогоор амьсгалах агаарт нь шууд нөлөөлдөг. За энэ нөгөө 5 настай хүүхэд, тэрнээс доош насны хүүхэд ингээл цусны хор тавдар, лейкемия, янз янзын өвчин тусдаг чинь тэр судалгаагаар батлагдсан. Тийм хүүхдүүдийн одоо 90% нь эцэг эхийн гэр орно нь одоо маш их эд агуурс цуглуулсан новш ихтэй тэгэл тийм амир доторх агаар гэр доторх агаар нь энэ хүүхдүүдийг одоо тийм цусны хавдар хүртэл тусгадаг байх нь шүү дээ. Тэгтэл нөлөөлдөг. Тэгэхээр энэ гэр доторх агаарын дотор байдаг агаар маш чухал байхгүй бол осор хортой байдаг юм байна. За 111 мянган хүн нас бардаг агаар дотоод орчны агаарын бохирдлоос жил бүр 111 мянган хүн нас бардаг гинэ. Энэ бодвол тэр судалгаа хийсэн тэр хятадын тэр их сургуулийн юм уу тэр судалгааны л газрын гаргасан тоо 111 мянга. За доторх агаарын бохирдлын улмаас өдөрт ойролцоогоор 304 хүн амиа алдаж байгаа нь улсын хэмжээнд автын ослоор нас барагчдын тоотой дүүцгүүц байна гэж байна. За дотоод агаарын бохирдол нь гаднах агаарын бохирдлоос 2-оос 5 дахин их бөгөөд өвчлөлийн 68%-ийг бүрдүүлдэг. Гэр доторх агаар ийм гадаах агаараас 5 дахин муу байдаг байна шүү дээ. Тийм ослтой доторх агаар. За энэ өрөөнд доторх агаар нь 500 гаруй дэгдэмхий органик нэгдлүүдийг агуулдаг бөгөөд үүнд хор тавдар үүсгдэг 20 гаруй carcinogenic substances бодис байдаг. Carcinogenic substances.
500 гаруй дэгдэмхий органик нэгдлүүд өрөөнд доторх агаар. Тэгээд энэ их ханаас ялгарч байгаа тэр дэгдэмхий, тэгэл шалны материал, ханны материал, дээврийн материал, тэгэл энэ гэр доторх тавилганы материал, хувц хунар, хүнс хоол гэл ингээд 500 гаруй дэгдэмхий нэгдлүүдээ энээс чинь болж энэ 90% цусны ор тавдартай хүүхдүүд, тийм айлд төрж ирсэн хүүхдүүд ийм харамсалтай өвддөг байх нэ. Тэгэхээр энэ гэрийн агаар асар эрүүл мэндэд шууд нөлөөлдөг нь харагдаж байна. Төгшүүртэй энэ 7 мэдээлэл амар гоц. Ургийн гажигны 68% нь одоо тэр формалдегид гэдэг агуулмжийн гэр дотор бид нар тэр янз бүрийн бодис гэртээ хадгалах шал дэмий байгаа хими бодис тэр гэрэмэг цэвэрлдэг, бажарлан баан угаадаг янз бүрийн юм. Тэгэл дээр нь тэр дэлгүүрийн лангуугаар зардаг янз бүрийн тэр хими хортой савн шампунь гэдэргээл тэгэл хувц сунраа угаадаг одоо угаалгын нутгийн дотор ийм хортой юм байдаг. Тэрний чинь тэр хорыг нь гартал усаар зайлж чадахчгүй л өмсөж байгаа шүү дээ. Зарим айл бол за ингээд энэ амьдрах орчныхоо агаарын чанарыг сайжруулах шаардлагатай учраас энэ аппаратыг айл болгон авах ёстой л гэж байна. Юу нээд энэ Anion Air Purifier үржинтлээ. Өстой яаралтай одоо тийм авах шаардлагатай гэж байна. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 10 шометр буюу 13 кг жинтэй агаараар амьсгалдаг гинэ. Насанд хүрсэн хүн. Агаарын чанар нь амьдралын чанартай шууд холбоотой. За энэ академишн Донжон президент захирлах Бээжингийн Синхуа Чанжун хоспитал болон энэ Chinese шинжлэх ухааны академийн гишүүн эдтэй тийм хүн хэлсэн байж тээ. Хүнд нарны туяа, нарны гэрэл шаардагддгийн адил агаарт агуулгадах анионы агууламж нь хувь хүний эрүүл мэнд урт наслахад нь маш их чухал үүрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ гэж. За энэ 3 зураг дээр хардаа ихэнх хүмүүсийн 24 цаг ийм л нөхцөлд өнгөрч байна гинэ. Чанаргүй муу агаар нь эрүүл мэндэд маш муугаар нөлөөлдөг. Ажилдаа очих буцахдаа яндангийн утааны мананд одоо ингээд төгжрэлд ингээд яндангийн утааны мананд мансураад. За тэгээд энэ ажил дээр очиод энэ өрөөнд дотор энэ олон хүн тэгэл тэ агааргүй ийм нөгөө хаалтай хаалганы дотор юу гэлээ 0-20 амар баг тийм агаар доторх хасах юм анионы агууламж нь баг байхгүй тийм орчинд ингээд ажиллаа хийж байгаад хүчил төрөгчгүй офис environment гэж байгаа байхгүй бодол санаа нь өөмөрч замхарч ажлын бүтээмж багтай байдаг гинэ. За тэгээ ингээд гэртээ ирээд унтах гэхлээр ингээд нойр нөрөхгүй, нойргүйдлийн шанал, нойргүй хонох, тэгээ инсомниа гэдэг энэ нойргүйдлийн өвчин ингээд л нөгөө хоногийн 24 цаг чинь ийм л нөхцөлд өнгөрч байна гэж байна. Тэгэхээр энэ чанаргүй агаараас одоо бүгд хүн болгон зүгтад чанартай агаартай баймаар байна. За энэ унтах үед анионы механизмын үйлчилгээ 1969 онд Францын судлаач нейрогормон серотонины хэд их үйлдвэрлэл нь нойргүйдэл хар дарсан зүй зүйдлэхэд хүргэдэг болохыг тогтоожээ. Одоо серотонины хэд их үйлдвэрлэл. Серотонины хэд их үйлдвэрлэлээс болж нойрны асуудалтай байгаа хэсэг хүмүүсийг эмчлэхийн тулд сөрөг ионы электрон агаар цэвэршүүлэгчийг ашиглахдаа тэдний ихэнх нь илүү сайн унтаж чаддаг болохыг тогтоожээ. Одоо энэ сөрөг ион одоо үүсгдэг тийм агаар цэвэршүүлэгчийг ашиглаад судалгаа хийсэн чинь тэгээд тийм агаар цэвэршүүлэгчтэй өрөөний хүмүүс илүү сайн унтаж чадчихсан гинэ. Ерөнхий физиологийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар сөрөг ионууд буюу анионууд нь ядрахад хүргэдэг нейрогормон болох серотонины хэд үйлдвэрлэлийг бууруулдаг гэж дүгнжээ гэнэ. За энэ анион гэдэг чинь тэр нойргүйдлийн юм бол эсрэг юм байна шууд. За тэгээд энэ доор судалгаа шинжилгээ хийсэн энэ код нь байж. За агаарт үзүүлэх хүчилтөрөгчийн сөрөг ионуудын нөлөө. За орд хийг арилган агаарыг цэвэршүүлнэ гинэ.
Одоо гадаа агаарт энэ нөгөө анион ихтэй тийм гоё сөрөг ионууд одоо гадаа агаарт бид нарын энэ амьсгалдаг агаарт байх юм бол хор тхийг арилган агаарыг цэвэршүүлнэ. Шинжлэх ухааны туршилтуудаар 1 см шоо агаар тутамд 2000 анионы концентрацтай байх нь 24 цагийн дотор формалдегид, бензол, аммиак зэрэг хортой хийг 80% зайлуулахад хүрдэг болохыг харуулсан. Анионуудыг тогтмол түвшинд байлгаснаар хуримтлагдсан хортой хийн урт хугацааны бохирдлыг бууруулж цэвэр агаартай болгох зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой юм гэн. Анион гэдэг нь байж лээвэл тэгэл энэ хортой хийний доторх бүтцийг хүртэл өөрчлөл одоо хор хүрэх чадваргүй болгох нь шүү дээ. За утаа тоосчлтыг арилгадаг гинэ анион. Анионууд нь тамхины утааны эерэг ион, дам тамхиталд галтгооны тосны утаа, агаар төвөх тоос, агаар дахь тоосонцрыг хурдан цаармагжуулж тундасжуулах чадвартай. Тааламжгүй үнэрийг үр дүнтэй арилгаж агаарын ерөнхий чанарыг сайжруулдаг гэж. За антибактери үйлчилгээтэй. Анионууд нь ихэвчлэн вирус, бактерийг татах, сармагжуулах чадвартай. Вирус, бактерийг татах одоо бүтцийг нь сармагжуулдаг гэж штэ. Энэ нь харилцан үйлчлэн тэдний бүтэц энергийг тасалдуулж улмаар устгахад хүргэдэг. Бактерийг устгахад хүргэдэг. Мэдээллийн дагуу A9 Smart Anion Bama Air нь одоо нөгөө багаж маань бактерийн эсрэг 99.9% гайхалтай үр дүнтэй болохыг харуулж байна гэж. Бактерийг 99.9% одоо устгадаг байх нь шүү дээ. За энэ өндөр агуулмжтай анионууд нь хүний биеийн эрүүл мэндийн 8 үндсэн системд нөлөөлөх нь гэж байна. За энэ одоо жижиг багажнаас анион одоо асар их анион үйлдвэрлэж байгаа шүү дээ. Энэ чинь нөгөө Бама тосгоноос чинь 6666 дахин илүү тэр анионы нэгтршлыг үйлдвэрлэдэг ийм төхөөрөмж байгаа шүү дээ. За тэгээд энэ амьсгалын замын системд тоос болон формалдегидийг зайлуулна гэж байна. Энэ агаар дахь анион. За зүрх судасны системд яаж нөлөөлөх вэ гэхээр зүрх судасны үйл ажиллагааг хүчирхэгжүүлнэ. Мэдрэлийн системийн тал дээр оюун санааг сэргээж нойрыг чанаржуулна. Дотоод шүүрлийн систем дотор бол бэлгийн булчирхай, бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулна. За дархлааны системд болохоор дархлааг өргөж биеийн ерөнхий үйл ажиллагааг сайжруулдаг. Цусны эргэлтийн системд болохоор хордлого тайлах ажиллагааг түргэсэх нь цус цэвэршүүлж цусны эргэлтийг сайжруулдаг. За яс улчингийн систем махбодын үйл ажиллагаа одоо биеийн эсэргүүцлийг сайжруулдаг гэнэ. Арьс болон мэдрэхүйн эрхтнүүдэд яаж нөлөөлдөг вэ гэвэл нөгөө анион чинь арьсны бүтцийг сайжруулж арьсны хөшрөлтийг бууруулдаг гэнэ. Ийм одоо 8 том межер гол системд хүний биед ингэж нөгөө өндөр агуулмжтай анион маань маш эргээр нөлөөлдөг байх нэ. За энэ хятадын эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрт одоо энэ Air Anion Therapy гэдэг энэ агаар дахь анионоор хүний биеийг эмчлэх одоо тийм систем хөтөлбөрт одоо хятад орон эрүүл мэндийн даатгалын салбарт оруулж өгсөн байна шүү дээ. Агаарын анионууд анагаах ухааны салбарт ихээхэн алдартай болсон. Олон нийтэд нээлттэй мэдээлснээр агаарын сөрөг ион буюу анионтой холбоотой 10 гаруй эмнэлгийн төслийг Хятадын үндэсний эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрт хамруулж 003401001006 ийм эмнэлгийн каталогийн кодыг оруулсан байна. 10 гаруй эмнэлгийн төслийг одоо энэ агаараар эмчилдэг эмнэлгийн төслийг энэ эрүүл мэндийн салбарт даатгалын салбарт бүр хөтөлбөрт оруулаад өгчихсөн байна. Агаарын анионуудыг хамарсан эмчилгээ нь эрүүл мэндийн янз бүрийн асуудлыг шийдвэрлэх ирээдүйтэй шийдэл болж гарч ирсэн. Энэ нь мэдгэдэггүйц үр дүнтэй ямар нэг хортой гаж нөлөөгүй гэдгээрээ өндөр үнэлэгддэг. Нойргүйдэл, астма, харшил болон үүнтэй төстэй өвчин зэрэг цагаан захнууд болон ахмад наснуудад түгээмэл тохиолддог нөхцөл байдлыг шийдэхэд онцгой сайн үр дүн үзүүлсэн гэнэ. За хятад орон чи хятад гэдэг тэгээд мундаг юм аа.
эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрт 10 гаруй хөтөлбөр оруулаад агаараар хүмүүсээ эмчилдэг юм байна. За мэдрэлийн эмнэгийн талаарх судалгаа. Хэбэ хотын анагаах ухааны их сургуулиас нойр гүйдэл мэдрэлийн өвчтөй 278 өвчтнийг хамруулсан эмнэлэг зүйн судалгаагаар агаарын анион эмчилгээ нь нааштай үр дүнг харуулжээ. Судалгаагаар бүрэн эдгэрсэн 17 тохиолдлыг мэдээлсэн бөгөөд өвчтнүүд 8 цаг унтаж ямар ч зүйдлээгүй байна. 114 тохиолдол мэдэгдэхүйц сайжирч унтах хугацаа 6 цаг болж нөгөө унтдаггүйсэн хүн чинь 6 цагаар унтсан байна. Тэр зөндөө хүмүүсийн 8 цаг хүртэл ингээд зүүдгүй сайхан унтсан байна. За зүүдний идэвхжил нь ажиглагдсан байна. 122 тохиолдлын хувьд шинж тэмдгүүд нь багассан боловч унтах хугацаа нь өмнөх эмчилгээтэй харьцуулахад нэмэгдсэн боловч 6 цагаас бага хэвээрээ байсан. Харамсалтай нь 25 тохиолдолд эмчилгээ үр дүнгүй болох нь тогтоогдоод нийт үр дүн нь 91% байсан гинэ. Үр дүн нь агаарын анионуудын клиник хэрэглэгээ. За клиник судалгаа. Амьсгалын тогтолцооны судалгаан дээр хүчилтөрөгчид сөрөг ионоор амьсгалах эмчилгээг Хятадын ардын чөлөөлөх газарт амьсгалын тогтолцооны эмгэгийн 100 тохиолдлыг эмчилгэхэд хэрэгжилжээ. Армийн эмнэлэг нь эерэг үр дүнд хүрсэн цочмог болон архаг борон хийдтэй 100 өвчтний 37 нь бүрэн эдгэрч шинж тэмдэг нь арилж рентген зураг цусны шинжилгээнд хэвийн үр дүн гарсан байна. За 38 тохиолдол мэдэгдэхүйц сайжирч шинж тэмдгүүд нь бүрэн арилсан байна. 20 тохиолдол сайжирч шинж тэмдгүүд нь хэсэгчлэн буурч эсвэл алга болсон. Харин 5 тохиолдлын хувьд сайжраагүй. Эмчилгээний үр дүн 75%, нийт 95%-ийн үр дүнтэй байсан. Цочмог болон архаг борон хийтийн 100 тохиолдол эдгэрэхэд агаарын анионыг амьсгалах үед хийсэн ажиглалт юм байна. За толгой өвдөх талаар судалсан байна. Цусны даралт ихсгийн судалгаа хийсэн байна. Ингээд дандаа судалгаанд хамруулаад энд 99% үр дүн гарсан байна. За энэ толгой өвдөж байгаа хүмүүс нь яаж ирдэг гэнэ үү? Цэргийн анагаах ухааны их сургуулийн Шинчао эмнэлгийн эрдэмтэн Лин Чуншэн нь агаарын анионоор амьсгалах 100 өвчтөнд толгой өвдөх өвчнийг эмчлэх судалгаа хийжээ. Толгой нь өвддөг 100 хүнд одоо энэ анионоор эмчилж судалсан байна. Судалгаанд нугаламын артерийн умай хүзүүний нугалам өвчний улмаас толгой нь өвдсөн 80 тохиолдол, гэмтлийн улмаас толгой нь өвдсөн 12 тохиолдол, тархины шигтээс тархины цус алдалт, тархины хатангавшил зэрэг тархины эмгэгтэй холбоотой толгой нь өвддөг 8 тохиолдлыг хамруулжээ. Судалгааны үр дүн гайхалтай үр дүнг харуулсан. Тэгээ 20 тохиолдол нь эмнэлэг зүйн бүрэн эдгэрч 56 нь мэдэгдэхүйц сайжирч 23 нь сайжирч зөвхөн нэг тохиолдол сайжраагүй. Нийт үр дүн нь 99% байсан гэнэ. За цусны даралт ихсгийн судалгаан дээр Шиньян цэргийн арионы харьяа Шинчэн сувилалт өндөр настай өвчтнүүдийн дунд зэргийн даралт ихсэх өвчний эмнэлэг зүйн эмчилгээг агаарын сөрөг ионы эмчилгээг судлах туршилт явуулжээ. Судалгаа нь Шинчэн далайн эргийн сувилалт нөхөн сэргийг эмчилгээ хийлгэж буй хөнгөн даралтай 114 өндөр настай хамрагдсан. За оролцогчдыг туршилтын болон хяналтын бүлэг гэж санамсаргүй байдлаар хуваасан. Үүний дунд байгалийн агаарын сөрөг ионууд нь хөнгөн хэлбэрийн цусны даралт ихсэх өвчнийг эмчилгээд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж даралт ихсэх өвчтөй өндөр настай иргэдийн эдгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж дүгнэгдсэн гэж байна. За энэ сөрөг ионууд нь нойрны үр дүнг нойрыг одоо үр дүнтэй сайжруулж эрүүл мэндийн үндэс суурийг бүрдүүлдэг. Эмнэлгийн салбар нь тайван унтахад туслах хамгийн үр дүнтэй эрүүл аргуудыг дэмждэг шүү. За энэ төхөөрөмж маань энэ хараа 200 сая 1 см кубт 200 сая өндөр концентрацтай агаарын анионыг ялгаруулдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ойн цэнгэг агаарыг гэртээ авчраарай гэж байгаа. Нөгөө санаж нөө уулын орой дээр, хүрхрээн дээр
500 мянган анион сантиметр куб 500 мянган анион хамгийн өндөр нь байсан. Гэтэл энэ аппарат 200 сая анионыг 500 мянгад хуваахаар 400 дахин их тэр хамгийн лаг одоо тэр агаараас 400 дахин их ийм анионы нэгтршилтэй агаарыг үйлдвэрлэдэг энэ төхөөрөмж. Хос анионы гаралт хийдэг төхөөрөмж байгаа. Технологи нь. Тэгээд энэ смарт технологи гэдэг тэгээд A9 смарт гэдэг нэртэй шнэ. Тэгэл тайвшруулж, нойрыг дэмжин, эрүүл мэндэд тустай, сэтгцийн сэрэмжтэй байдлыг сайжруулах нь, агаарыг цэвэршүүлэх нь. За, ойн цэнгийн гарыг ингээд гэртээ авчраарэ, залаарэ гэсэн үг баггүй юу? За, энэ dual anion outlets which able to release 200 million anions энэ хараа 200 million anions dual anion outlet хос анионы гаралтыг гаргадаг. Гаралтыг 2 дахин нэмэгдүүлдэг. Тэгээд цэвэршүүлдэг, чийгшүүлдэг нөлөөлөл маш өндөр. За энэ багажаар ингээ анион хэмжихэд 210 сая одоо 210.8 сая анион үйлдвэрлэж байгаа нь ингээд хэмжигдээд гарч ирж байгаа. За энэ доод талдаа юм жижигхэн дөрвөлжин шүүлтүртэй тэрнийг одоо HEPA нийлмэл шүүлтүр гэсэн тусгай материалаар хийсэн байдаг. Энэ HEPA шүүлтүр нь байгаль орчинд ээлтэй PP материалаар дэвшилтэт аргаар өндөр температурт хайлуулж хөөлгөж хийгсэн. Энэ нь өрөөний температурт ямар ч эрчим хүчнийг үүсвэргүйгээр тоосыг үр дүнтэй арилгаж чаднаа. Утаа, тоос шороо, бактери, зэрэг бохир бодисыг хамгийн үр дүнтэй шүүдэг хэрэгсэл юм аа гэнэ. За энэ HEPA фильтр нь маш нарийн шүүдийн билээ шүү. 0.3 микроноос том диаметртэй жижиг тоосонцрыг шүүж чаддаг. Тамхины утааны тоосонцор 0.5 микронс гэж байна шүү дээ. Тэгэхэд 0.5 микрон тамхины диаметртэй тамхины тоосонцроос жижиг 0.3 микрон тоосонцрыг өөртөө шүүхнэ. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шүүлтүүрийн материал юм аа гэнэ. Гэр орноо бүхэлд нь ой тайган шиг шинхэн амьсгалах амьсгалтай болгон хувиргах агаарыг цэнгэгжүүлэх өндөр үр дүнтэй агаар цэвэршүүлэлтийг мэдрээрэй гэж. За ойгоос өдөөгдсөн нойрыг сэргээх орчинг бий болго. За энэ ой модонд ингээд унтж байгаа юм шиг тийм сайхан агаараар одоо анионы нэгтршилтэй агаараар амьсгалахаар хүний нойр одоо аягүй сайжирдаг гэж байгаа шүү дээ тий. Тэгээд энэ эрүүл мэндийн үндэс бол чанартай нойр юм шүү. Тэгээд энэ ой модноос өдөөгдсөн тийм сайхан одоо орчныг гэртээ бий болгоорой гэж байна. Purify ойр орчмын агаарыг цэвэршүүлэх, enhance нойрны чанараа сайжруул, дэвшлүүл, enjoy тайвширлыгээд л wellness эрүүл байгаарэ, эрүүл мэндэ бодоорой. Одоо ийм олон талын ач холбогдолтой. За өөрийнхөө хэрэгцээндээ нийцүүлэн агаарын чанартаа тансаглаарай гэж. За энэ байгалаараа унтах сэтэл төрүүлдэг 14 хөгжмийн цуглуулгатай гэн. Одоо шувуу муу зэрэгээл ус мус дугураал нэг тийм 14 өөр хөгжим дуурдгийн энэ дотор тэр нь одоо ийм экологийн байгалийн цагаан шуугианыг сонсож дулаан тэмрэлтийн мэдрэмжийн дагаарай гинэ. Энэ агааржуулагчаа тавьчаал тэр хөгжмийн одоо тийм унтах модон дээр нь тавьчаал намууган хөгжим дотор тэгээд тэр анион нь болохоор ой модонд байгаа юм шиг тийм сайхан агаар гаргах нь шүү дээ. За өглөөгөө 7 өнгөт байгалийн гэрлэр нараа мандуулж өнгөлөөрэй гэж. Natural awakening өвөр мөцөөр сэрэх цагаан тохируулаарай. Энэ бас сэрүүлэгтэй өвөр мөц гэрлийн туршлагыг мэдрэх гэж сэрэх цагаан тохируулаарай, мэдрээрэй. 7 өнгөт байгалийн гэрлийг энэ дотроос 7 янзын өнгө гардаг. Энэ голынх нь энд юу дуургийн цагаан нөхцөл нь тэрчгээрээ гэрэл гардаг байхгүй юу? Нэг гой тийм неон, шар, ногоон, улаан ягаан адэргээл хайгуу гой 7 өнгө. 7 өнгөт байгалийн гэрлийн сэргээгч хүчийг мэдрээрэй. Гар утасныхаа аппликейшнаар хэлбэрхэн удирдах тохируулаарай.
мандах нар, жаргах нарны төсөөллөөрөө байглаараа эрч хүчтэй сэрээрээ гэж байна. Гар утсандаа энэ аппликейшн суулгаад энийг гар утсаараа удирдаад хөгжмийн унтрааж асаагаад гэрэл мэрлийн хэрэггүй цагтаа унтраагаад эдэр ингээд гар утснаас удирдчихдаг юм аа. За энэ гэрээ дахин сайжруулах бүтээгдэхүүний онцлог. Гэр орон амьдардаг орчноо сайжруулаарай. Тэр дотоод агаар ямар чухал үлээ те. 200 сая анион үйлдвэрлэдэг тий хос анионы гаралттай хэт өндөр концентрацтай аппарат гэж байна. 7 байгалийн гэрэлтэй. Гар утас бол 72 гэрлийн өнгийг удирддаг. Нойр суулагч гэрэлтэй, нар мандах, нар жаргах симуляц байгалаараа сэрэлт, HEPA фильтр, HEPA нийлмэл фильтр, агаар цэвэршүүлэх, дотор агаарын чанарыг сайжруулах. За цагаан чимээ, борооны чимээ, давлгаа, долгионы чимээ гэх мэт тийм 14 хөгжимтэй sleep aid music унтахыг чинь одоо унтуулах эмчилгээ хийдэг тийм хөгжимтэй гэж ах шүү те. Sleep aid music. Аюулгүй, эрүүл хоргүй материал, хоргүй шумуул үргээгчтэй, удаан эдлгээтэй, цэвэрхэн аюулгүй гэж. За энэ аппаратаар магтаадах шиг байна. За дэгжин боловсронгуй дизайнтай, минималист, мөнхийн гоо зүй, авсаархан тохиромжтой сайз, тэм жижигхэн юм Nordic Tansic дизайн гинэ. Хяналтын самбар. За энэ ингээл нөгөө ион хэдийн ион ялгаруулж байгаа тоон гардаг. Тэгэл энэ цаг гардаг. Температур, агаарын температур нь гардаг. Тэгэл энэ хөгжим гэрэл тэгэл энэ чимээ энэ дэр нам болгодог. Тэгээ одоо ийм нэг товчлуураар энэ дэр одоо 3 4 дараад ингээд юугаан агаарын анион ялгаруулдаг энэ хүчний одоо 3 intensity level те 1 2 3 дээр ингээд чанга суулаар тохирогддог байгаа. За энэ цэвэр жин 125 кг жинтэй байна. Энэ concentration гэх нэгтарчлал нь ингээд энэ 200 миллион сантиметр кубэд тийм их агаарын анионы нэгтарчлалыг бий болгодог. Ийм сонирхолтой биендээ байхгүй хүчин чадалтай ийм гоё агаар чанаржуулагч байгаа. За энэ залуужуулах, нөхөн төлжүүлэх нойрны аргаар улам эрүүлэр эрүүл мэнд гоо сайхнаа бүтээгээрээ гэж олон хэмжээст арга замаар нойрныхон чанарыг сайжруулаарэ. Rapid sleep onset, restful sleep, refreshing sleep. Энэ одоо бүр хүн айгүй тийм гүн гүнзгий сайхан унтаж амардаг, зүүдлэхгүй тийм. Тэгээд энэ айгүй сайн унтж яхад хүний нөгөө нөхөн сэргэлт сайн явагдана л гэж аахгүй юу. Тэр агаарт хятад тэр 10 төрлийн хөтөлбөрөөр ангаах ухааныхаа тэр даатгалын системд оруулаад өчгсөн агаараар эмчилж яхад бид нар одоо энийг авахд айл болгон ингээд гэртээ ийм гоё аппараттай болвол хичнээн сайхан анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлж сургалтын үр ашгийг оновчтой болгоорой. Хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлж үр дүнтэй сурахад нь туслахын тулд цэвэр агаараар амьсгалах хамгийн тав тухтай орчныг бүрдүүлж өгөх явдал юм аа гэж байна. За өөртөө ингээд ажиллаа хийх нь гэртээ чи албан газартаа чи ажиллах зураа анхаарлаа төвлөрүүлж илүү тодорхой сэтгэж чинь энэ цэвэр агаар одоо туслан шүү л гэж байна. Эрүүл тог тухтай ажлын байр бий болгож тайвширч стрессээ тайлж бүтээлч сэтгэлгээг нээж жиг тарилцаа холбоог бий болгож ажлын үр ашгийг дээшлүүлээрэй гэнэ. Эрүүл маягийн хэв маяг зориулсан дасгалаан гэртээ хийхэд чухал нөхцөл болох агаар маш чухал шүү. Технологийн хурдтай одоо үед амьдралын хэв маяг тохируулаад хүмүүс голдуу гэртээ дасгалаа хийж байгаа тул цэвэр агаартай орчинг бүрдүүлж өгөх нь чухлаа гэнэ. Тэгээд энэ Bama Air нь аэробикийн дасгалын амт эрч хүчийг мэдрэх боломжийг олгоно гэнэ. Энэ сайхан ой модныхоо агаарыг гэртээ тавьчаад ингээд дасгалаа хийх нь штэ. Йог бясалгалын дасгалуудыг шимтэн үзээрэй. Негатив айон Bama Air ухаалаг агаар цэвэршүүлэгчийн тусламжтайгаар йогийн дасгалын үеэр тунгалаг саруул тайван сэтгэлийг мэдэрч бясалгалын төлөвт хурдан орж байгалийн зөөлөн атлаа хүчирхэг мөн чанарыг мэдрээрэй гэж. За ийм гоёмсог бэлэг шүү. Энэ бол зүгээр нэг бэлэг биш харин эрүүл мэнд халамж хайрын дохио юм аа гэж байна.
gift for parents. Эцэг эхтэй бэлгэлж болж байна. Family гэр бүлтэй бэлгэлж болж байна. Gift for colleague хамт ажилладаг, хамт олонтоо. Gift for friends найзуудаа гэдэг өгж болно. Энэ бол зүгээр нэг бэлэг биш. Эрүүл мэнд халамж хайрын дохио шүү гэж байна. За далайн эрэг дээгүүр нар жаргах үед далайн төрлөг дагуулгаалж чиглэг агаарын анион нь биднийг залуужуулж сэтгэл булаам гоо үсгэлэнтэй эрүүл байхад нөлөөлдгөө гэн. Нөгөө далайн эрэг дээр хүрхрээ дээр тэр чинь нөгөө нэг 500 100 мянгаас 500 мянган агаарын нэвтэршил байдаг бол энэ аппарат 200 сая агаар анион ялгаруулдаг. Тийм учраас одоо ийм гоё ингээд хүрхрээтэй газар амьдарч байгаагаас 400 дахин илүү агаарын нэвтэршил ялгаруулдаг ийм хүчирхэг төхөөрөмж байгаа шүү. За товчхонтой ингээд ийм байна да. Ийм гоё агаар анионжуулагчийн тухай хэлж өглөө. Тэгээд миний тухайг ингээд олоо сонссон юм чинь. Тэгээд $1000-ынхаа нөгөө эс аппарат авахд энэ чинь ингээ үнэгүй бэлэг болоод ирнэ. $1000 зарцуулах тутамд нэг ийм 550 аппарат бэлгэлж байгаа. Жишээлбэл $2000 аппарат авах юм бол 2 ийм агааржуулагч ирэх нэ штэ. За энэ презентацийг ингээд дуусгая. Дараа энэ презентацээр дахин уулзлаа. Баяртай.